Бибээр Монгол хүмүүнд харилцааж байгаа өнөөгийн аргачлалыг эрс өөрчлөлийг хэмээн бодож явдаг нэгэн. Манай Монгол улсын өмнөх түүхийг зөвхөл 310 жилийн турш төвд хэл бичиг, 70 жилийн турш орос хэл, грек бичиг, харин сүүлийн 20 жилд англи хэл, латин бичигт шүтэж ирлээ. Өөрөөр хэлбэл ертөнцийн юмс үзэгдлийг хамгийн гол янзаар нэрлэж өгсийн сандаа саяасаа шүхтэй Монгол хүмүүс 400 жилийн турш харь хэлийг төрөл хэлнээсээ дээр тавьж эрдэм мэдлэгтэй дүүцүүлж байсан алдаа гэж үздэг нэгэн. Соён гээгэр үлэгч телевиз, хэл судлаач, англи хэлний багш Гочогийн Нацаг Доржтой хамтран англи үгсийг тогтоох монгол сэтгүүкийн цуврал хичээлүүдийг цоо шинээр бэлтгэн үзэгч та бүхэнд хүргэж байна. Нацаг Дорж багш ярихдаа харьд очсон монголчууд тухайн газрынхаа хэлийг маш хурдан сурдаг нь хэлний авьяастайдан юм уу бусдаас илүүдэн огтхон ч бишээ. Гол учир нь манай монгол хэл авиа зүүн хувьд бусад хэлнүүдээс хавьгүй даваа бөгөөд үгсийн сонголт арвин хувилбар олонтойд оршиж байна гэж тэмдэглэсэн юм. Өнөөдөр дээр доргүй сурахаар мэдээч англи хэлийг хэлбэрсүүлж төрлөх хэлтэйгээ дүүцүүлэх аргачлалыг мэдээд авчих бол 3-аас 5 сарны дотор англи хэлийг англи хэлтэндээс дутгааргүй эзэмших болно. Зөвхөн соён гэгэрүүлж телевизээр миний заах гэж англи хэлний үгсийн санг тогтоох монгол сэтгүү цуврал хичээлээр англи хэлний үгсийн санг тогтоож өөрийн болох нь монгол хүмүүн танд маш шилбархан гэдгийг батлах болно. Даваагаас баасан гарагийг дуустал орой бүр үзэг цалсан бэлдээд цэнхэр дэлгэцтэй ойртон суухыг урьж байна. Англи хэлний идэвхтэй хэрэглэгддэг 20 мянган үгнээс 500 орчим үг нь монгол үгсийн сангаас гаралтайг та мэдэх үү? Тухайлбал англи хэлний danger хэмээх үг нь монгол хэлний тэнгэр гэсэн үгнээс гаралтай ажээ. Дорн зүгээс тэнгэр шүтлэгт аимшигт хүмүүс ирж яваа гэсэн Европ телевизний айдас инхүү англи хэлний danger гэсэн үгийг бий болгосон байна. Мөн англи хэлний human гэдэг нь босоо монгол бичгийн хүмүүн гэсэн үгнээс гаралтай ажээ. Энэ мэдчлэн монгол хэлтэн англи үгсийн мөн чанарыг зөв ойлгож гаднаас нь бас гүнээс нь мэдэрч сурах цоошин аргачлалыг Гочогийн Нацаг Дорж багш соён гэгэрүүлэгч телевизийн үзэгчдэд хүргэх гэж байна. Эрхэм үзэгч та бүхэн англи үгсийг тогтоох монгол сэтгүүкийн цуврал хичээлийг даваа гарагаас баасан гараг дуустал өдөр бүр 21 цагт зөвхөн соён гэгэрүүлэгч телевизээр хүлээн авч үзээрэй. Сайн байцгаана үзэгчдээ. Өнөөдөр англи үгсийг тогтоох монгол сэтгүүкийн хичээлийн маань 10 дугаар эхэлж байна. За хичээлэн бид халимг ардын үлгэрээр эхэлье. За ингээд дэлгэц рүү хараарай. За цэцэн хөвөн гэдэг үлгэр хэсэг тогтоод энэ дээр бичсэн үлгэрийг ойлгох гэж оролд хичээх хэрэгтэй байна. За энэ бол яхахгүй халимг ардын үлгэр гэх боловч халимгчууд бол монголчуудын маань нэг тасархай. Тэгээд босоо монгол бичгээс одоо бид бүгдээрээ татгалцсан одоо оростой нэгдсэн байгаа одоо халимг бурядууд гэрэл үсгтэй бид 40-од оноос бас гэрэл үсг шилжснээс болоод бидний одоо хэлж ярьж байгаа зүйл нэг үлгэр маань ямар хэлбэртэй болсныг энд жоохон ажих хэрэгтэй. Тэгээ ингээд харахад зарим нэг нь бол ойлгогдож магадгүй, зарим нь хэцүү юм байгаа. Тэгээ эндээс бид юу хэлж чинь та нар энэ үлгэрийг интернетээр байж байгаа яг цэцэн коммун гэдэг халимг ардын үлгэр эсвэл Калмыцкий народная сказка гэд оростоор байж магадгүй. Тэгэх юм бол ингээд гаргаад ирвэл энэ үлгэрийг бүтнээр нь гаргаж ирээд кирилл үсэгт шилжсэн байдлаар нь уншиж ойлгохыг хичээлээрээ. Жишээл би энд нэг үгийг бүр онцгойлон харуулъя. За ингээд коммун хамагаас явхамч гэж хүн хаанаас явж байна гэсэн утгатай үг. Тэгэхээр энэ хаанаас гэдэг үгийг хаан гэвэл хамига
гэж хуучин монголоор бичдэг юм байна. Тэгэхээр одоогийн Кирилл халимаг түмэн маань тэр хуучин босоо бичгээр бичдэг яг тэр бичиглэлээр нь уншдаг юм байна, хэлдэг юм байна. За тэгвэл энэ өөрөөр хэлбэл энэ үс бид одоо орчин цагийн Кирилл үс шилжсэн монголчууд маань энийг бол яагаад хаанаас гэж ойлгохгүй юм шиг. Тэгэхээр хэрэг хуучин бичгтэйгээ байсан бол бид шууд энийг одоо шил хаанаас гэж унших байлаа. Даанч одоо тэгээгүй учраас бид одоо нэг үндэстэн ард түмэн одоо бичгийн соёлоор ингэж бичгийн хэл, ярианы хэлний зөрүүгээр ингэж холдож айгүй л одоо бие биенээ ойлгохгүй болох ийм хандлагатай болох нэ. Тэгэхээр хичээлийн эхнээс л бид англи хэлний үсгийг хэрхэн бүлэглээд монгол бичгийнхаа бичгээрээ төлөөлүүлэн одоо тэмдэглэхэд хамаагүй хялбар, нэгдүгээр хялбар, хоёрдугаарт цомхон, гуравдугаарт тэр шилжилтийн байдлыг ашиглаад цомогдсон байдлаар ашиглаад аль ч үгийг утгыг тайлах онсон түлхүүртэй болж байна. Монгол үсэг маань англи үгийг тайлах түлхүүр нь болж байна гэдэг сайхан дүгнэлтэнд хүрсэн баг. Тэгэхээр бид зөвхөн гадаад хэлийг англи үсэгтэй, англи үгийг, латин үсэгтэй англи үгийг танихаас гадна өөрийнхөө төрөл нэгтэй ард түмнүүдээ өвөр Монгол, халимаг Монгол, уряд Монгол зон бүгдээ бие биенээ бүрэн ойлгуулах ёстой юм байна. Тэхийн тулд гарцаагүй босоо монгол бичгтээ орох ёстой юм байна гэдгийг энд зориуд дурдан хэлхийг хүслээ. За ингээд хичээлээ цааш нь үргэлжлүүлье. Бид Q үсгэн дээр явж байгаад зогсчихсон. Тэгтээ энд Q үсгийн хэдэн монгол үгтэй таардаг юм байна уугүй юу гэд адилдах хэлбэрийн би хэлжсэн нэг 500 орчим үг байгаа шүү гэж. За тэгтэл энэ quaff гэхэр зэрэг яг латинаар нь англиар нь унших юм бол quaff гэвэл хог сорох гэсэн. Хэрвээ энийг бид хэ үсгийн хэлбэр байна гэх юм бол quaff, хов, quaff, хов адилхан байна гэсэн. Бид ингээд тайлаад байна гэсэн. Quam гэхэр зэрэг энд яаж ийм гэхээр за quam гэсэн үг байна. За энийг болор тол дээр байна үзье. Эргэлзээ дотор хутгалдах, бөөл сутгах, дотор эвгүй бодогдох за гэсэн тийм утга байна. За тэгвэл англи утгыг харъя. За feeling of doubt or worry санаа зовох, эргэлзэх гэсэн утгатай. Таны хийж байгаа ажил жоохон эргэлзээтэй, зөв буруу эсэхэд тэнэгэлзсэн энэ санааг бол колом гэсэн байна. Энийг яг Монгол утгаар нь төхүүлвэл яг магадгүй холмолзох гэдэг үгтэй төгстэй байж магадгүй. За энэ зарим буруу гэж хүлээж магадгүй гэхдээ энэ бол ингэж төхүүлээд эргэлзэх, тэнэгэлзэх гэсэн өөрийнх нь хийж байгаа үйлдэлд эргэлзсэн хүний үйлдэлийг холмол qualm гэж хэлж байна. За тэгвэл quant гэдэг бид түрүүн жишээн дээр түрүүний хичээл дээр тайлбарласан энэ нь ухаант гэдэг үгийн ижил утгатай байна гэдгийг олчихсон. Тэгвэл quarrel гэж үг байна. Энийг бид хэгээр уншвал хэрүүл гэж шууд гараад. Гарч уншсан болно. Баруун монголчууд хэрүүл гэхэд бол за энийг бид бас түрүүн хичээлд үзсэн. Тэгвэл and squirrel гэж үг байна. Энэ хэрэм гэсэн үг. Гэтэл ягаад ч урдталт нь ис үсэг байна шүү дээ. Ягаад ч ингэ та
юунд хүрдээ тааруулаад байгаа юм бэ гэж хэлж магадгүй. Тэгвэл ил эм үсгүүд бол хоорондоо харилцан шилждэг, чөлөөтэй шилждэг. Тэгээд эс үсэг бол дандаа туслах үүрэгтэй гэдгийг бид та нарт эхний хичээл дээр хэлсэн. Тэгэхээр үнэхээр тийм туслах юм уу, үгүй юм уу? Ягаад одоо ингэж байна вэ? За ингээд эндээс иймэрхүү гаргаж аваад бид нэг үгийг хэлье. Эс үсэг ягаад туслах юм бэ? Та англи хэл English language гэж бичдэг. Language. За энэ бол англичууд бас өөрсдөө хэлэх бах. Хүний хэл, махан хэл, ярьдаг хэлийг бол тус нь бид хэлдэг үгтэй гэж одоо сайрхаж магадгүй. За нэг яг энэ хэл гэдэг утгаар нь ойлгох юм бол нэрээ тийм арай илүү юм шиг. Гэтэ ийм үг даанч цөөхөн л дөө. За тэгвэл slang гэж үг байдаг. Language гэдэг бол үнэхээр хүний ярьдаг хэл юм бол slang гэж юу юм бэ? Slang гэж үг. За тэгвэл slang гэдэг үгийг бид тал бичгээс харъя. Юу гэж хэлсэн байна? Хар ярианы үгс. Хараал зүхэл. За яг хараал зүхэл нь ч одоо англи хэл дээр албан ёсны бүр дэндүү албан ёсны бус хэллэг. Тодорхой нэг хэсэг бүлэг хүмүүсүүд ялангуяа хүүхдүүд, эрүүгийн гэмт хэрэгтнүүд, цагдаа нар ч гэдэг юм уу хоорондоо хэрэглэдэг үгсийг slang гинэ. Тэгэхээр хэл гэд language гэвэл хэл. Гэтэл тэнийг нь урт талд нь эс үсэг залгаад ардлын богиносгоод хайчаараа энэ болохоор зэрэг хар ярианы үгс хэсэг бүлэг хүмүүсүүдийн хоорондоо тохиролцож хэлцэж биеиндээ ойлголцдог тийм үгсийг slang гэдэг юм. Хэллэгийг slang гэдэг юм. Тэгэхээр энд бас хараал гэсэн үг бол энд алга байна. Энд ягаад ч юм хараал гэсэн этгээд хэллэг гэж хэлж болно. Зүхэх. За энэ англи утгандаа бол тийм юм алга. Тэгвэл гарал үүсэл нь юу юм бэ? Slang-ийн гарал үүсэл юу юм бэ гэсэн. Энэ 18 дугаар зууны дунд үеэс л гарч ирсэн боловч уг гарал нь тодорхой бусаагч. Юу гэсэн үг вэ? Уг гарал нь тодорхой бус. 18 дугаар зууны дунд үед хар ярианы хэллэг, албан бус хэллэг гэдэг ийм үгийг үүсэж исэн байна. Тэгэхээр гэтэл зүгээр ингээд энгийн логик уялдаа холбоогоор бодоход бол language гэдэг үгийн тасархайл байна шүү дээ. За тэгвэл энэ жишээ за бид күү үсэг дээр явж исэн. За күү үсгийн хувьд бол ерөнхий жишээг бол сая харуулсан. За бүх үгнүүдээр бид бол онцол тогтох боломжгүй. Та нар бол энэ тал бичиг одоо өөрийнхөө компьютер дээр суулгаад за энэ гарал үүслүүдийн ялгаж таниад өөртөө төсөөлөөд тогтоохыг хичээгээрэй. За бид К үсгийг үзчихлээ. Q үсгийг төлөөллүүдийг харлаа. За одоо X үсгийг харъя. X үсгэнд одоо юу байдаг? Ямар үгнүүд байд юм бэ гэсэн чинь ердөө ийм үгнүүд байна. Шанфангам гэсэн нэг үг байна. Xenophobia гэсэн үг байна. За энэ xenophobia гэдэг бол өөр улсад очихосон айдаг гэсэн санаатай. Xenotransplantation, Xerox гэж за Xero гэдэг бол сүүл зохиосон шинэ үг гэж ярьдаг. Зөвхөн манай одоо хуурай гэдэг үгтэй хуурай аргаар одоо хэвлэх
анхны төхөөрөмжийг ксеро гэсэн бид хээ үсэг шиг болоод уншимал хуурай гэдэг санаа энэ давхар орцсон байдаг. Тэгээд X factor гэдэг нөгөө X-ийн дангаараа Exos XC үсэг 14-р грекийн 14-р үсгийг XC гэж дууддаг. Christmas гэд X X-ийг энэ CHRS гэсэн энэ товчлоод аваач ганц X үсгээр тэмдэглэдэг. X-ray гэвэл энэ рентген гэсэн. Тэгээд ердөө ийм 14 хүн өөрөөр тийм айхтар хэрэглэгддэггүй товчл хэлбэрт ашигладаг ийм л үгнүүд бий болдог юм байна. Өөрөөр энэ X үсэг бол одоо үгсийн 26 үсэгт ордог боловч үг бүрдүүлэхэд онцгийн үүрэггүй юм байна. Мэдээж үгсийн дунд орсон X үсэг байдаг гэвч тийм олон үг байхгүй. Тэгэхээр энд бол нэг анхаарал хандуулах шаардлагагүй юм байна. За тэгвэл одоо бид C үсгээр оръё. За C үсэг ингээд харахад бол бас түрүүний B үсэгтэр бид нар гүйлгэж хардаг шиг нэг эхнээс нэг харъя. Тэгээд тэнд Cabal гэж нэг үг байна. Cabal гэж уншдаг. За тэрний тайлбарыг харъя. Cabal гэдэг үг юу гэсэн үг юм болоо? Cabal. За яг уг нь бол уламжлал хүлээн авах гэсэн тийм санаатай юм байна. Гэвч яг утгыг ингээд одоо хэрэглэж байгаа утгаар нь үзэх юм бол хэсэг бүлэг хүмүүс хувилдаж нууц төлөвлөгөө зохиож төрийн эрхийг авах гэсэн тийм бүлэг хүмүүсүүдийг Cabal гэнэ. Cabal гэн. Тэгвэл эн чинь юу гэсэн үг юм бэ? Төрийн эрхийг хувилж авах. Хувилдаг гэсэн үг шүү. Хувилдагч гэсэн үг шүү. Хувилдагч. Cabal хувилдагчд. За эндээс бид юу хэлэх гээд байна гэхээр зэрэг цаад анх гарлна Quibble. Тэгээд тэрийн англи хэлний шилжихтэй Cabal гэж болгосон. Cabal. Тэгээд хувилдагчд гэсэн зөвхөн тийм артлынх нь монгол хэлний гүйцэд тод юмыг ашигладаггүйгээр зөвхөн ихний хэсгийг аваад л ийм үг зохиотсон байна. Тэгэхээр англи хэлний үгсийн санд бид нэр одоо дахиад нэг Монголтай мөн төстэй өгнүүд байх нь үгүй юу? Дахиад нэг хэд үг авчи. C үсгэн дээр crust гэж нэг үг бий. Энэ юу гэсэн үг юм бол? За тэр тол бичиг дээр нь Оксфордын тол дээр харъя. Талхны гадна талын хатуу хэсэг. За талхны зах гэж хэлж болно доо ер нь гэхдээ. За тэгвэл гэсэн санаа байна. За ямар нэгэн шингэн юм уу зөөлөн зүйлийн гадуур үүссэн хатуу гадаргуугийн crust гинэ. За энд бол thin crust of ice мөсний нингэн одоо гадаргуу гэсэн байна. За тэгвэл Earth's crust дэлхийн гадаргуу. Энэ тэгвэл монгол үгтэй ямар үгтэй дүүвэл зүгээр юм бол доо. За энэ язгуурны үг гэсэн байх хэрэг crust гэдэг нь за юуны халис гэсэн санаа байна. Халис гэсэн утгатай юм байна. За тэгвэл болор толон дээр маань юу гэж байна вэ? Шууд ихний утга нь
хөрс гэсэн үг байна. За тэгвэл хөрс crust гэдэг бол хөрс гэсэн үг байна. Тэгэхээр эргээд л бид Монгол бичгтээ шилжүүлсний хүчээр юмны гадарга зөөлөн юмны гадна хатаад нэлээд хөрссөн имийг crust гэдэг юм байна. Талхны гадрыг бас гадналын хөрсийн хавц өөг нь хальсын бол бас crust гэж хэлж болох нь. Тэгвэл бас нэг юм үг байна. Dust. За одоо бид толимол толинд орлогоогоор шууд энэ Монгол үгтэй дүүх юу байх вэ? Toss. Тэгэхээр хөрс toss тоостой хөрстэй гэд үгнүүдийн хэсэг явж байна. За тэгвэл бас нэг үг юу байх вэ? Morrow. Энэ ямар үг байх вэ гэвэл нийсэн төстэй маргааш гэсэн үг. Англичууд бидэнд өнөөдөр маргааш гэж заахта tomorrow гэж зааж өгдөг. Яг үндэ бол tomorrow day гэдэг нь маргааш гэсэн үг. Тэгээд to гэдэг нь бол тэр хүртэл гэж онцолж зааж өгсөн байдаг. Тэгэхээр tomorrow гэвэл яг өнөөгийн өдөр ерөнхийдөө ирээдүйн цагаар маргааш гэх юм бол tomorrow гэдэг. Тэгвэл энэтэй төстэй бас үгнүүд байж таарна. Narrow. Энэ ямар монгол үгтэй ойролцоох вэ? Ойролцоож явах үү? Шууд толь бичиг дээр байдаг л үг. Албан ёсоор оноос үг. Narrow, нарийн. Narrow, нарийн. Narrow, нарийн. Нарийн. Тэгэхээр төгсгөлийг бол англичууд бол ямар ч үгнүүдэд төгсгөл их тодорхой биш. За dust гэдэг үгнээ аргагүй тэгээр тод үсгээр төгссөн учраас ингэж дуусч байна. Ерөнхийдөө ихэнх үгнүүд бол төгсгөл нь бол жоохон бүлэгдүү байдгийг анзаарсан баг. За narrow гэхээр зэрэг нарийн гэдэг үгтэй дүйж байна. За ингээд бид К үсгийнхаа С үсгийнхаа жишээн дээр явж байгаа. За энд ингээд ерөнхийдөө ингээ харахад бол яг нэг үеэс бүтсэн тэгж байгаа зарим нэгэн онцгой үгнүүдийг би энд онцлоо зүгээр тавьчихсан. Хоёр үеэс бүтсэн бол хоёр өөр өнгөтэй болж байгаа шүү гэж түрүүн хэлж өгсөн. За энд эдгээр жишээн дээр 20 хэд. За энэ тоог нь бас давхар хараад явъя. За 100 хэд дээр гараад явж байна. За ингээд 100 энэ дээр бол голдуу нэг үеэс бүтсэн тийм үгнүүд байна. За гэтэл одоо ингээд хоёр үетэй болж хоёр өөр өнгөтэй болж эхэлж байна. За эхний энэ С аваагаас авны ард одоо кирилл шиг А үсэг орсон байх энэ тохиолдолд бол нэг айхтар одоо юу олон өнгө бол өөрчлөгдөхгүй. Энэ олон өнгө нь юу гэхээр бид 2-3 үгнээс бүтгэхээрээ зэрэг өнгө нь 2-3 болж байгаа шүү гэж хэлж өгсөн. За тэгвэл энэ С үсгийг бид онцолж харах нэг юм юу вэ гэхээр зэрэг за одоо ингээд эхэлж байна. С үсэг өөрөө префикс болж хувирдаг. Дангаараа. За энийг бид дараа нь тусад нь үзнэ. Эхний ээлжинд тэгээд CO гэдэг бас К гэсэн утгаараа бас префикс болд юм байна.
За бидний хичээлийн гол зорилго юу гэхээр бүх одоо үгсүүд ингээд жагсаацсан байгаа. Тэгээ ер нь ямар үгсүүдийн ер нь бүтцэн ямар шүү байна вэ гэдгийг эхний ээлжин зүгээр анзаараад өнгөрөх. Дараа нь бид тодорхой жишээн дээр тэр үг бүтсэн байдлыг тодруулж өгнө. За эхлээд зүгээр ингээд гүйлгээд харчих. За тэгвэл ко гэдэг нэг юу байна? Энэ хэдийн хувийн багцаа нүдний баримжаагаар ингээд харахад хэдэн хувийн за тэгвэл call гэдэг COL орохоор зэрэг бас нэг огтур юм байна. Тэгээ дараагийн үг залгаж байна. Com гэвэл бас нэг огтур юм. Энэ call, com одоо тэгэл дандаа com явна. Com-од явж байна, com-од явж байна. Com-од хэвээрэл байна. Тэгээ дараа нь ил эхэлсэн, m явсан, n явж байна. Con бас л нэлээд олон тооны үг байгааг та нар анзаарч байгаа ингээл яваалаа 1500 за ингээд 1800 300 1500 хүрчлээ. За дандаа con тэгээ дараа нь контра гэж сүрх гэсэн утгатай үгнүүд залгаад дараа нь дахиад con гэдэг чинь яваалаа. Буцаад co боллоо. Дахиад cor гэдэг үг боллоо. Префикс боллоо. За ингээд бас нэг давтагдсан үгнүүд co, com, cor си үсгмэ дахиад өөрөө префикс болж хувирж байна. Дангаараа. За ингээд за 2000 за cross гэсэн үгнээс бүтсэн үгнүүд тэн дээр гарлаа. За си дахиад дангаараа. За ингээд харахад бол нийт хэдэн үг болж байна. За ингээд 2147. Эний бараг тал хувьших уу префикс байгааг та нар сая анзаарсан баг. За ингээд бид хэрв энэ префиксийн учрыг утгыг call си дангаараа префикс болд юм байна. CO гэж байт юм байна. Тэгвэл COL гэж байт юм байна. COM гэж байт юм байна. CON гэж байт юм байна. COR. Эдгээр бүгдээрээ хамтдаа л гэсэн. Call байсан ч хамтдаа, com байсан ч хамтдаа, con байсан ч хамтдаа, cor байсан ч хамтдаа. Тэр англи хэл дараагийнхаа үг нь ямар байхаас үл шалтгаалаад энэ толгойлол орцсон бол жишээлбэл энэ бидний сайн мэддэг компани гэдэг. Пани гэдэг үг бол уг нь англи үгэндээ бин гэсэн үг юм байлээ л дээ. Тэгээ бин хамтдаа ингээд давхарсан бин гэхээр зөв компани гэсэн утга байна уу гэж оноохоор их зовлонтой. Тэгээ яг магадгүй хятад утга байж байна. Панио гэж үг байдаг. Хятадын панио гэж найз хамтдаа найзууд гэх юм бол компани гэдэг үгтэй бол утга нь нэлээд дүүж байна. Тэгэхээр com гэдэг call гэсэн com гэдэг үгнүүд урд нь үгийн урд ороод ирэх юм бол дараагийн юмныг дандаа ингэж хамтдагсан, нийлүүлсэн бөөндөө хамтдаа гэсэн санааг илэрхийлдэг юм шүү гэдэг ойлгочих хэрэгтэй. Тэгэхээр энд бид нэр бичсэн M N L гэсэн энэ үсгнүүд хоорондоо шилждэг, сөөлждөг, үйнэ орлож чаддаг гэдгийг бас давхар харуулж байна. Монгол хэлэн ч гэсэн сая бид цэцэн хөвгөн гэдэг үлгэрийг харсан. Тэгэхээр хаана гэдэг үгийг бол хамигаа гэж бичиж исэн. Тэгж уншигдахаар. Тэгэхээр бид уншихаараа хаана гэж энэ үсгэд уншиж байна. Монгол MNL Монгол гэдэг үгтэй ч адилхан юм шиг MNL. За энэ гурван үсэг бол хоорондоо чөлөөтэй сэлгдэг. Монгол хэлэн ч гэсэн одоо
Хуучин бид түрүүн цэцэн хөвөн гэдэг үлгэрийг харахад хамигаа гэдэг үг бол хаана гэсэн үг байсан. Одоо ч тэгж одоо босоо үжигт бичдэг. Тэгэхээр англи хэлэн ч гэсэн сая харлаа энэ LMN энэ үсгнүүд бүгдээ хамт гисэн санааг илэрхийлдэг юм байна гэд за өнөөдрийн хичээл үгээр өндөрлөө. Дараагийн дугаар хүртэл баяртай. Бибээр Монгол хүмүүнд харил зааж байгаа өнөөгийн аргачлалыг эрс өөрчлөлийг хэмээн бодож явдаг нэгэн. Манай Монгол улсын өмнөх түүхийг зөвхөл 310 жилийн турш төвд хэл бичиг, 70 жилийн турш орос хэл хэрэг бичиг, харин сүүлийн 20 жилд англи хэл, латин бичигт шүтэж ирлээ. Өөрөөр хэлбэл ертөнцийн юмс үзэгдлийг хамгийн гол янзаар нэрлэж өгсийн сандаа саяасаа шүхтэй Монгол хүмүүс 400 жилийн турш харь хэлийг төрөл хэлнээсээ дээр тавьж эрдэм мэдлэгтэй дүүцүүлж байсан алдаа гэж үздэг нэгэн. Соён гээгэр хүлэгч телевиз, хэл судлаач, англи хэлний багш Гочогийн Нацаг Доржтой хамтран англи үгсийг тогтоох монгол сэтгвгүй цуврал хичээлүүдийг цоо шинээр бэлтгэн үзэгч та бүхэнд хүргэж байна. Нацаг Дорж багш ярихдаа харьд очсон монголчууд тухайн газрынхаа хэлийг маш хурдан сурдаг нь хэлний авьяастайдан юм уу бусдаас илүүдэн огтхон ч бишээ. Гол учир нь манай монгол хэл авиа зүүн хувьд бусад хэлнүүдээс хавьгүй даваа бөгөөд үгсийн сонголт арвин хувилбар олонтой доршиж байна гэж тэмдэглэсэн юм. Өнөөдөр дээр доргүй сурахаар мэдээч англи хэлийг хэлбэрсүүлж төрлөх хэлтэйгээ дүүцүүлэх аргачлалыг мэдээд авчих бол 3-аас 5 сарны дотор англи хэлийг англи хэлтэндээс дутгааргүй эзэмших болно. Зөвхөн соён гэгэрүүлж телевизээр миний заах гэж англи хэлний үгсийн санг тогтоох монгол сэтгвүй цуврал хичээлээр англи хэлний үгсийн санг тогтоож өөрийн болох нь монгол хүмүүн танд маш шилбархан гэдгийг батлах болно. Даваагаас баасан гарагийг дуустал орой бүр үзэг цалсан бэлдээд цэнхэр дэлгэцтэй ойртон суухыг урьж байна. Англи хэлний идэвхтэй хэрэглэгддэг 20 мянган үгнээс 500 орчим үг нь монгол үгсийн сангаас гаралтайг та мэдэх үү? Тухайлбал англи хэлний danger хэмээх үг нь монгол хэлний тэнгэр гэсэн үгнээс гаралтай ажээ. Дорн зүгээс тэнгэр шүтлэгт аимшигт хүмүүс ирж яваа гэсэн Европ ТV-ний айдас энхүү англи хэлний danger гэсэн үгийг бий болгосон байна. Мөн англи хэлний human гэдэг нь босоо монгол бичгийн хүмүүн гэсэн үгнээс гаралтай ажээ. Энэ мэдчлэн монгол хэлтэн англи үгсийн мөн чанарыг зөв ойлгож гаднаас нь бас гүнээс нь мэдэрч сурах цоошин аргачлалыг Гочогийн Нацаг Дорж багш соён гэгэрүүлэгч телевизийн үзэгчдэд хүргэх гэж байна. Эрхэм үзэгч та бүхэн англи үгсийг тогтоох монгол сэтгвгүй цуврал хичээлийг даваа гарагаас баасан гараг дуустал өдөр бүр 21 цагт зөвхөн соён гэгэрүүлэгч телевизээр хүлээн авч үзээрэй.